Занга академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Эрэгтэйчүүдийн хувьд ажлаас гашрах хам шинж эмэгтэй хүмүүсийг бодвол мэдэгдэхгүй төвшөнд удаан хугацаанд үргэлжлээд баг багаар хүндрээд байдаг гэсэн үг. Эмэгтэй хүмүүсийн хувьд болохоор ажлаас гаширч байгаагаа ер нь бол мэдэгддэг. Биеийн хилэмж, тэгэл ажилдаа хандж байгаа хандлага, эсвэл ажлынхаа найз нөхдөд хэлэх ч юм ингээ явдаг бол эрэгтэй хүмүүсийн хувьд удаан хугацаанд хашралтаа өөрөөрөө даван туулах маш их орлогын дараа цөхөрсөн мэдрэмж тий ажлаа бодоход л ажил руугаа ирэх гэхэд л цаанаасаа хөл явж өгөхгүй тэгээ ажилдаа явах талаар бодох гэхээр янз бүрийн шалтак хэлээл өвчтөе ч юм уу эсвэл янз бүрийн шалтак хэлээл ер нь л нэг юм хичээлээ таслах гад хичээж байгаа хүүхдэд ижлэгэн мэдрэмж төрж эхэлдэг. Мөн түнчлэн ажилтайгаа холбоотой асуудлуудыг гэр бүлийнх нь хүн ч юм уу найз нөхд нь асуух үед тийм сөрөг реакц гаргадаг. Би одоо ажил ярмааргүй байна. Ажил байнга надаас битээ асуу. Ажил ямар хамаатай гэдэг ч юм ингээд ажилдаа нэлээд төгшөөсөн сэтгэл зүй болоод бие махбодын хувьд ажилдаа зарцуулах энерги дууссан мэдрэмж төрдөг. Мөн одоо ажил дээрээ тийм энерги зарцуулах дургу болдог. Хэдий бие махбодороо эрэгтэй хүн тэнд байгаад байгаа боловч тэнд шинийг санаачлах, шинийг бүтээх, хамт олонтойгоо илүү харилцаа тогтоох тэнд ийм байх хүсэлгүй байдаг. Цаанаасаа л нэг юм унтарсан, саармаг, итгэхгүй байдал мэдрэгдэж эхэлдэг гэсэн. За энэ байдал 3-6 сарын туршид огт дээрдэхгүйгээр цаанаасаа тогтон үргэлжилхийг эрэгтэйчүүдийн ажлаас хам шинжийн онцлог одоо шинжүүдэд ордог гэсэн. За ийм шинж тэмдэг хэрвээ танд илрээд байгаа бол нэгдүгээрт та хэдэн жил ажилласан бэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Хувь хүний зүгээс ажлаас хам шинж нь ажилдаа удаан хугацаанд завсарлаггүй ажиллах тий эсвэл ажилсан одоо тэр өөрөөсөө гаргаж байгаа хүчин чармаалт хөдөлмөр, шаргуу хөдөлмөрөө хангалттай хэмжээнд дарга захиралдаа үнэлүүлээгүй. Тэр байгууллага хамт олон дотор өөрийгөө хангалттай хэмжээнд үн цэнтэй ажилтан бий гэдгээ одоо хүртэл мэдэрч чадаагүй үед ажлаас хам шинж дүртэх хамгийн өндөр магадлал үүсэж байдаг. Тэгэхээр хэрвээ ийм төрлийн шалтгаар та хаширж байгаа мэдрэмж төрж байх юм бол энийгээ зоригтойгоор өөртөө ихтгэлтэйгээр өөрийнхөө удирдлагад эсвэл захиралдаа би өөрийгөө үнэлүүлмээр байна. Магадгүй би цалингаа нэмүүлмээр байна. Эсвэл би мистэй солимоор байна. Эсвэл би өөрийнхөө багийг солимоор байна. Гэх мэтчлэн хашраад байна. Энэс зур арга байхгүй гэж бодлогоогүйгээр яаж би энэ нөхцөл байдлыг өөртөө илүү тавтай тухтайгаар өөрийнхөө хэрэгцээг илэрхийлээд хурдан хугацаанд шийдвэрлэх боломжтой тэр хүнд нь өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ажлаасаа хашраад байна гэд бодоод шууд гарах нь бол мэдээж бидний сонголт биш. Та өөрийгөө илэрхийлээд багаа солиход л би энэ ажлын бүтээмж ихсэж идэг. Эсвэл би одоо тушаал дэвшгээр хангалттай хэмжээний он цагийг өнгөрүүлсэн байхад одоо хүртэл үнэлэхгүй нэг л хэвийн үнэлэмжиндээ байгаад ах үед хүний урам хугараад халчралтанд бас нөлөөлж болдог. Тэгэхээр жоохон л урамшуулал, жоохон л дэмжлэг, жоохон л амралт, жоохон л тэн дээр юм менежментийн зохицуулт хийгээд өгөх үед ажлаасаа халчраагүй байх боломж ихэнх ажилтнууд маань байдаг учраас энэ дээр та надад юу сэтгэл ханамжгүй байна гэдгийг бүр бодож олж чадахгүй байгаа бол цаг гаргаад бичиж агаад тэгээд шийдвэрлэх боломжтой хүндээ бичгээр эсвэл алтан бичгээр илэрхийлээд надад ийм байгаад байна. Ийм нөхцөл байдал би цаашаа ажилласаар байх юм бол ажлын маань бүтээмж гүйцэтгэлд маш муугар нөлөөлөхөр байгаа учраас энийг маань одоо шийдэж өгөөч гэдэг санал хүсэлтийг дор нь ирүүлэх ёстой. За ихэнх одоо удирдлагуудын хувьд хэрвээ та үн цэнтэй ажилтан таныг одоо ойлгож байгаа бол энэхүү асуудлыг шийдээд удаан хугацаанд цаашаага ажлын бүтээмжээ дээшлүүлээд ажиллах боломжтой байдаг гэсэн. За хоёрдугаарт нь хэрвээ ажил дээрээ хэд их цагийг зарцуулах, ажил амьдралын баланс алдагдсан үед хүн ерөөдөө ажлаас хаширч эхэлдэг. Жишээлбэл ажил дээрээ үнэхээр одоо нормоос хэтэрсэн хугацаагаар ажиллах. За хүүхдийнхаа болон ар гэртээ өвчин зовлонтой эсвэл баяр жаргалтай эсвэл амралтын өдрүүдээр ч юм ингээд ажиллаж авах юм бол ажилтан цаанаасаа ингээд хямарч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн тань зүгээс ажил чинь ямар ядаргаатай, хитрхийг цагаар ажиллахын, байн утас чинь дуурж авахын, ямар ядаргаатай, ажиллаа л боддог, ажиллаа л нэгдүгээр тавьдаг гэх мэтчлэн нөгөө гэр бүл хамт олон ойр дотны хүмүүсийн зүгээс наад ажилчин манай амьдралд асуудал байна гэдэг энэ
одоо шинж тэмдгийг, үгийг удаан хугацаанд хүн сонсохороо ажил бол стресс, миний ажлыг миний ойр тойрныхон дэмжидгүү гэсэн мэдрэмж удаан хугацаанд цугларах юм бол хүн бас өөрийн мэдлгүй ажилдаа гутрах, ажлаасаа хашрах, ажил бол нэрэл ядаргаатай гэсэн мэдрэмж бас төрөгдөг. Тэгэхээр хэрвээ таны одоо ойр дотны гэр бүлийнхэн ажлыг чинь ойлгож хүндэлдэггүй байдлаас болоод та ажилдаа нэг л мэтгэд дургу болцсон байгаа бол энэ бол таны ажлын буруу биш, таны ч буруу биш, гэр бүлийн зүгээс дэмжлэг байхгүй улмаас сэтгэл зүйн ядралтанд өртөөд би өөрийн мэдлгүй ажилдаа явах дурх сонирхолгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд танд байгаад байгаа бол та ээж аавтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ хань ижилтайгаа яагаад миний ажил дургу байгаа вэ? Би ажилтайгаа одоо харилцах асуудал, ажлынхаа цаг, бусад зүйлсийг ямар байдлаар зохицуулах юм бол чи одоо энэ дарамтаа надаас одоо болиулах вэ гэх мэтэр гэр бүлийнхаа хүнтэй ярилцах боломжтой гэсэн. Энэ тохиолдолд ихэвчлэн эхнэрүүдийн одоо нөхөртөө тэгж одоо уурлаад ажлыг нь үзэн ядаад байдаг шалтгаануудад бол яаралтай гоё баяр ёслолын үеэр хамт байдаггүй. Эсвэл өөрийнх нь одоо өвдөөд зовоод үр хүүхэд нь өвдсөн үед ажлаас нь чөлөө олгодоггүй. Эсвэл хүссэн амралтын өдрөөрөө төлөвлөсөн байгаа төлөвлөгөө маань нураагаад янз бүрийн байдлаар ажлаас нь дууддаг. Гэх мэт энэ асуудлуудыг шийдээд өгөх юм бол нөхрөө би тайван дэмжиж ажлыг хийлгэнэ гэдэг юм уян хатан шийдэж болохоор нөхцлүүдийг эхнэрүүд бас хилдэг. Тэгэхээр та хань ижил таны ажил дурггүй, ажилдаа явхад ч ингээл юм дургуулгасан байдалтай ямар ч дэмжлэггүй, ажлаас ирэхэд тань ийм дахиад ажил уу гэх мэтэр ийм гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чадахгүй байна гэдэг байнгын гомдол гэр бүлээс тань ирдэг бол энийг та гэр бүлийнхаа хүнтэй ярилцахаас биш ажлаасаа шууд гарах нь бас шийдвэрлэх сонголт биш байдаг шүү гэдэг дээр зөвлөмөр байна.